Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаараа тэргүүн зэргийн одон Чингис хаан одон хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор академич Садовсөрөнгийн наран гэрэлд гардууллаа. За түүний хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр болоод Чингис хаан судлалын салбарт хийсэн судалгааны бүтээлүүд нь Чингис хаан одон хүртэх хүндтэй гавьяагаар нэрлэгдлээ. За Чингис хаан одонд академич наран гэрлийн зүгээс эцгийн нэрийг өндөрт өргөж явах Чингис хааны захиасыг хүн бүр санаж сэрж явах учиртайг онцолсон юм. Монгол улсын ерөнхийлөгч Мөнсөд академич наран гэрэлд Монгол улсын тэрэгдээшийг тэргүүн зэргийн Чингис хаан одон гардуулсан. Их эзэн Чингис хааны бэлэг сургаал үйл хэргийг сурчлан таниулж түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг энэхүү баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Эзэн Чингис хаанаараа оглох эрхэмдээ далдар хүртсэн танд Монгол төр Монголын ард түмэн гүн хүндэтгэл үзүүлж байна. Уламжилт хэм маяга үргэлж хадгалж явсгаахыг их эзэн Чингис хаан монголчууд бидэндээ хичээнгүйлэн захиж үлдээсэн байна. Их эзэн Чингис хааны маань нандинаж байсан гурван үеийнхний амин хэлхээ холбоог хэрв салбал монголчууд бид өөдлөхгүй гэдгээ ухаарах цаг үедээ золгосон байна. За шинжлэх ухааны гавь сэтгэлдэн наран гэрлийн Чингис хааны ёс суртахуун, эрх зүйн шастер, Монгол ёс суртахуун, Бадрал уналт, эргэн сэргэлт, ёс суртахууны цагаан толгой хэмээх бүтээлүүд нь Монгол улсын төрийн шагналыг хүртсэн байдаг байна. За тэрээр Чингис хааны бэлэг сургаалуудыг өнөө цагт бодож санд сэрж явах нь Монгол улсын өөдлөн дэвжихэн үндэс гэдгийг онцоллоо. Чингис хааныхаа гэрээслээс одоо та бүхэндээ хэлье. Эцгийн нэрийг үр хүүхэд нь амьдруулж, эцгийн үйлсийг үр хүүхэд нь залгамжлах гэж ийм сургаалыг бидэнд айлцсан байл. Тэгэхээр бид одоо их эзэн Чингис хааныхаа нэрийг дандаа сайн сайхнаар одоо мөнхчүүлж, бидэнд үлдээсэн тэр их өв энэ одоо цааш нь өргөжлүүлэх ингэх юм бол одоо монголчууд бид сэтгэл дүүрэн, аз жаргалтай, тогтвортой хөгжил цэцгэлтийн замд орно. Давагдашгүй даваа байдаг гинэ давыг химээвээс одоо тий давнаа энэ төр гэж Чингис хааны маш одоо мундаг сургаал байдаг тий энэ бол бид эв эийг хичээж бөөндө хамт цугтаа хамт байж чадах юм бол ямар ч одоо хүнд бэрхшээл ирсэн бүгд нийлээ даван туулах чадaltaй юм аа тий. За эзэн Чингис хаан дэлхийн талыг иргэшээсэн их Монгол улсыг байгуулсны гол нууц нь хууль журмыг ягштал мөрдүүлж, урвагч хулгайчдыг хатуу цээрлүүлэн, зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж, эрдэмтэй чадaltaй хүмүүсийг гарал угсаа үл харгалзан, итгэл хүндлэл үзүүлж чаддаг байсанд оршиж байсныг олон түүхчид онцолдог. Тэгвэл Чингис хааны энэхүү зан чанар захиас сургаалыг өнөө үед бүх нийтээрээ үлгэрлэн дагаж зарчмаа болгох нь Монгол улсын хөгжин дэвшихийн үндэс суурь болох учиртай юм а.